Та бүхний амраг ирээ. Би өөрийн бичсэн хар хүн номоо та бүхэнд уншиж төлөвлөж байна. За хар хүн ном 18 дугаар бүлэг сайн хүслийн үйл 4-р хэсэг. За энэ ажил амьдралаа зохицуулаад хажуугаар нь одоо нэг хүслийн үйлээ хийх нь ер нь ямар ч хэмээр дэмтэй сайхан байдаг тийм үү. Дээрэс нь ямар ч гэмээр юмтэй одоо хэцүү байх юм одоо нэг цаг зав болтохгүй тэгэл нөгөө нэг амьдрал гэсэн юм чинь л одоо юу гэдэг нь авч явахгүй л бүгдэнд нь л хоол унд хувцас хунар байх хэрэгтэй гэл ерөнхийдөө тэгэл хүссэн юм хийж чадахгүй л энэ хорвоог орхиж байгаа юм шиг байдаг заримдаа тийм үү эсвэл нөгөө нэг хүссэн зүйлээ хийгээд амжилтанд хүрэхгүй байгаа юм шиг тийм үү. За өмнө юг зогсон бөхөр нөгөө нэг Буддагийн номлолоос болоод муухай одоо зүйл энэ хорвоо дээр дэлгэрсэн байдаг нь сүм хийдэд одоо юу гэдгийг жоохон хөвгүүдийг шавлан суулгадаг явдал гэх гээд байгаа юм. За өнөөдөр юуны тухай ярих вэ гэхээр за ийхүү Будда олон бурхадтай уулзаж номлол айлцсан гэсэн зохиолууд нь галзуурал худал сурталчилгаа гэж хэлж болохоор юм. Одоо тэр бурхантай ингээд уулзчлаа штэ, брахмантай ингээд уулзчлаа. Брахман гээл олон толгойтой бурхан орж ирээл тэгэл Буддатай уулзчлаа. Эсвэл нөгөө нэг оюун хаан хурж ирээл уулзчлаа. Нэг ногоон дүртэй юм ингээл уулзчлаа гэсэн юм нь итгэхэд бэрх байхгүй. Гэхдээ энэ зохиолууд дээр нь одоо буддын шашны соёл иргэншил гэсэн юмнуудад нь одоо ингээд үүссэн байдаг. За энд элдв бурхад биш харин жинхэнэ түүхэн хүн тухайн цаг үед амьдарч байсан сэтгүүлч гэмээр тийм үү бичиж хүн Буддатай уулзаж сурвалжлага авсан болов уу гэвэл за тэгэхээр бурхтуудтай уулзаад байгааг нь хайчи жинхэнэ хүнтэй одоо ингээд уулзаж байгаа юм байна уу гэж аахгүй. Тэгэхээр чин маха сакка суудта гэсэн юм байт юм. Энэ пали хэлнээс энэ танисаро гэлэнмээ орчуулсан гэж байна. За нигата сакка гэсэн тийм хүн гэж байна. Хаалтан дотор Жэйн гэсэн үгийг тавьсан байна. Дараа нь нэг тайлбарлаж өгнө. Хөлөө дасгалжуулахаар алхаж тэнүүчилж байхдаа их ойдах шовгор дээвэртэй танхим руу яв. Ананд түүнийг алсаас хараад гэж бичсэн байх юм. За хараад ажилслагдсан багштай хандан эрхэм багш минь энэ Ниганта Сакка ирж байна. Мэтгэлцэгч софист олон нийтийн сайшаалыг хүртсэн нэгэн. Тэр Будда таныг дорд үзэж дармаг буюу номлолыг үнгүйтүүлж сангийг буюу одоо нийгэмлэгийг тийм үү гутаанд оромжилж магад тул ажилслагдсан та хаалтан дотор түүний төлөө гэж байна. Өрөвдөх сэтгэлийн үүднээс энэ тэнийг ямиг өрөвдөөч гэж аахгүй юу. Үүднээс түүнийг энд хүлээгээд сууж байвал сайн байна гэж хэлсэнд Готама Будда бэлтгэсэн суудал дээр суув. Дараа нь Ниганта Сакка Будда дээр очин найрсаг мэнчилгээ ийдэг үг хэлсний дараа хажууд нь суув. За тэгэл их л мэтгэлцдэг хүнтэй уулзаад ярилцахаар болж байна. Энд одоо надад юм уу бидэнд хэрэгтэй хэсгийг л аваад байгаа. Хэсэг ярианы дараа гэж байгаа. Би Готама багшийг бие махбодоо хөгжүүлдэг шиг оюун ухаанаа хөгжүүлдэг гэдэгт би итгэлтэй байна гэж хэлж байгаа хгүй. Тэгэхээр за Агивес Ана энэ Агивес Ана гэдэг нь овгийнх нь нэр юм шиг байна. Овгийн хүү чи үнэхээр бүдүүлэг бөгөөд ихэмсгээр үгээ хэлж байна. Гэхдээ би чамд хариулах болно. Би үс сахлаа хусч хүрэн өнгийн дээл өмсөж гэр орноо орхин орон гэргүн замд гарсан цагаас хойш төрсөн альва таатай мэдрэмж миний сэтгэлийг эзэмдэж мөн үлдэж байсангүй.
Альва таагүй мэдрэмж миний сэтгэлийг эзэмдэж мөн үлдэж байсангүй. Тэгэхээр надад ингээд нэг тийм энийг өөрөөр бас юу гэж тайлбарладаг вэхээр надад ийм хүсэл төрөөд сайхан хүсэл төрөөд тэрийгээ би одоо юу гэдгийг сэтгэлдээ тээдгүү муу хүсэл гэдэг уур хэлэн чинь янз бүрийн хүсэл төрөд би тэрийг бас сэтгэлдээ тээдгүү гэсэн маягаар хэлсэн үг гэдэг. За нэг AI зураг тавьсан байна. Одоо буддаа биеэ дасгалжуулдаг бололтой шавна тэр ананд байна. Тэгээд нэг айхтар одоо том хамартай энтхэг те тэр хүн хэрэгт оролцсон хүн одоо юу гэдэг юм буддагаас юм асууж байна гэдэг юм те. За нэг тийм одоо mood гэдэг нэг юм байдаг шүү дээ. Одоо нэг юм номон дотор ороход одоо нэг тийм зураг мураг хэрэгтэй байдаг. Тийм учраас нэг юм зураг тавих нэг тийм хэрэг байдаг. За mood одоо гэдэг юм дэ нэг юм мэдрэмж бүрдүүлэхийн тулд гэж байгаа шүү дээ. За гэхдээ Готама багш танд хизээч гарч ирэнгүүтээ оюун ухаанд нь халдаж үлдэх тийм таатай мэдрэмж төрж байгаагүй гэж юу? Магадгүй Готама багшид би болсныхаа дараа оюун ухаанд нь халдаж үлдэх тийм гашуун мэдрэмж хизэж төрж байгаагүй гэж юу? Ямар ч хүсэл одоо таны сэтгэлд чинь наалддаггүй юм уу гэсэн маягаар асууж байхгүй гэсэн чинь яагаад үгүй гэж гэгэрэн сэхэрхээс өмнө би сэрээгүй игэл бодисадтай байхдаа гэр бүлийн амьдрал бол хязгаарлагдмал тоос шороотой зам юм аа. Одоо гэрийн хар хүн байх нь хязгаарлагдмал тоос шороотой зам гинэ. Урд нь урсан амьдрал бол задгай хоосон агаар шиг юм аа. Нэг талаар энэ нэг тийм үнэн одоо энэ хідэн ч бичлэг хийсэн юм, янгаж бичлэг хийсэн юм. Тэгээд энэ өмнө цаг хугацаа ингээл урсаал өнгөрцөн байгаа байхгүй нэг мэдхэд тийм үү. За гэрт амьдрангаа өнгөлсөн хясаа шиг цэвэр ариун амьдралыг дадлагжуулахад тийм ч амар биш юм гэж мэдэрсэн. Тэгээд шар өнгийн нөмрөг өмсөж орон гэргүүн замд орсон юм аа гэжээ. За энэ түүхэн одоо юу гэдгийг зохиол гэдэг юм уу, энэ түүхэн тэмдэглэл гэдэг юм уу, эсвэл одоо хуулга түүх гэдэг юмны эргцүүл юм байна. За тэр хаалтан дотор тавьсан Jane гэсэн үг монгол хэлэнд болохоор энэ Даяанч гэж байгаа. Jane хүн нь болохоор Даяанч хүн байдаг. За дээд язгууртан буюу Брахман гаралтай хүн гэрээс гарч олон жил даяанчлан явж энтгэг оронд байх олон сүм хийдүүдээс бусдаасаа суралцах замаар оюунлаг хүн болдог. Сүнслэг байдлаа нэмэгдүүлдэг гэсэн буддын шашны үг эртний энтхэгийн шашин юм аа. Тэгэхээр буддаа ямар нэг юм л одоо олоод мэдсэн. Одоо тэр их ясаа шиг л одоо ариун амьдрах ёстой ч гэдэг юм уу. Би одоо ингээл гэр орноо орхиод гадуур явах ёстой ч гэдэг юм. Тиймэрхүү юм үжи тийм уламжлал байгааг одоо дагаад байгаа байхгүй юу. За тэгэхээр манай Монгол оронд одоо юу гэдгийг энэ гэрээсээ гараад одоо юу гэдгийг хамгийн баруун захын сүм хийдээр ороод ч гэдгийг хамгийн зүүн захын сүм хийдээр ороод ингээл тэгээд тэнд юу байна гэл ингээл судлаад явдаг ч юм уу. Тийм даяанчлах тийм одоо юу гэдгийг үнэхээр соёл иргэншил бүрдсэн байна уу гэвэл үгүй шиг байгаа. Бүгдөө л ядуу амьдарцгааж байна. Ерөнхийдөө нэг бурхан шашнаа нь ерөнхийдөө нэг тийм одоо юу гэдгийг хөгжөөд дэвшээд байгаа юм нэг л харагдахгүй байгаад байгаа юм. Тэгээ би ингээд юу гэдгийг гэрээс гараад одоо юу гэдгийг хөвсгөл орно гээ явчих бас болохгүй байгаа. Нөгөө 100 цагаа явах юм хайшин дулаан мулаанд явах юм хөдөө гадаа юугаа идэж уух юм гэдэг шиг нэг тийм хэцүү байхгүй. Тэгэхээр энтгэг оронд бол ерөнхийдөө амархан юм шиг байна. Тэгэхээр тэр энтгэг орны гачин балай тийм одоо юу гэдгийг соёл иргэншил гэсэн үг дээр даяанчлан гэдэг. За Jane буюу бас Jane гэж гэдэг юм тий. Энэ болохоор англи хэлтэй холбоотой genuine гэсэн үгтэй холбоотой. Бидний одоо хүннүү хэллэр шаниуч гэдэг юм уу? Janyu гэсэн үг байх гэдэг. Тэр Janyu гэсэн үгийг би тэр санскрит хэлнээс та нарт харуулсан баг тий. Энэ болохоор жинхэнэ үнэн зохиох байх ёстой гэсэн утгатай үг. Тэгэхээр
хүн уулсын хаана нь болохоор мэдээж яг одоо юу гэдгийг байх ёстой хүн багхгүй юу гэдэг юм уу. Тийм нэртэй юу ч гэж хэлмээр юм дээ. Одоо genuine хүн гэдэг чи одоо юу юм? Ёстой genuine гэхгүй одоо genuine гэхгүй бусдаас илүү ч гэдэг юм уу. Тийм л хүн тийм. Орос хэлэн дээр нь болохоор знающий болно. Одоо тэр санагч, мэдгч, ерөнхийдөө хариуцагч, ерөнхийдөө юмыг мэдж байгаа хүн genuine гэхгүй. За санскритний genuine гэж байгаа. Брахман, бурхан, гал. Тэгэхээр гал мэдж байгаа. Бурхантай хайрцаг гэвэл гал асаагаад одоо юу гэдгийг хайрцдагч гэдэг юм. Ерөнхийдөө нэг тийм эртний итгэл байгаа. За бид гаруудагийн домгоос нэг зүйлийг мэдэж авдаг. Хэрвээ цэвэр ариун буюу гигэн бол хүслээ галан чивнэх аваас бүхнийг мэдгч Брахман бурхан хүслийг тэнд биелүүлэх болно гэсэн итгэл байна. Тэгэхээр бүгдөө л ингээл ариун болохгүй л гэгэрхэл явцгааж байгаа. Гол хүсэл нь юу юм бэхээр нэг тийм мацаг байраад ч гэдэг юм уу, нэг хэсэгтээ одоо юу гэдгийг секс хийхгүй байгаа ч гэдэг юм. Ерөнхийдөө нэг юм ариун одоо сахилыг одоо хадгалж байх юм бол тэгээ нэг гал асаагаал одоо юу гэдгийг хамаг ард иргэдийн төлөө одоо юу гэдгийг бурхан залбирх нь штэ. Гэвч эсэргээр нь хийгээд байгаа асуудал байдаг тийм үү? Арх уугаал, авгаа хүүхэн эргүүлээл тэгэл одоо юу гэдгийг галын хажууд бөмбөр дэлдээл тэгэл ямар нэгэн байдлаар бурхан сонсох юм шиг байдаг тийм үү? Тэгэхээр ариун байж бурхантай хамтах юм уу эсвэл одоо юу гэдэг тэр нь хамаагүй ч юм уу нэг жоохон тийм хоёрдмал байгаад байгаа шүү. За гадуур дотуур явж гахаа дахианы мах идчихсэн юм үзэж нүд тайлсан үүргэвчтэй аялагч гэмээр хүнтэй нутагтаа алдартай энэ хүнтэй тийм үү нарт хорвоо дэлхийн тухай амьдралын тухай учир учрын талаар маргахгүй мэтгэлцэхгүй байхыг ананд багштай зөвлөсөн шиг байна. Би нэг Итали хүнд одоо юу гэдгийг уучлаарай танаа нэг Роми соёл чинь айгүй онцгүй энэ төр гэж хэлжсэн байхгүй түүхийн үзээд одоо онцгой. Гэтэ чи энэгүй Итали орноор явж тэр газрууд нутагтай танилцаагүй гэж тэгж ярьж яаж болдгийм бэ гэж ярьж байгаа байхгүй. Бас нэг Япон хүүхэнд би энийг хэлж байгаа юм. Энэ чи одоо энэ нөгөө Казахстан, Узбекистанаар ингэж явах гэж байгаа юм уу? Тэгвэл одоо юу гэдэг энэ тэр чинь нэг лалын шашинтай муухай харгас балмд хүмүүс ч тэгээ ганц би эмхтэй үүрэгчтэй аялагч ингэж явах чинь дэмий штэ энэ тэр гэдгсэн чинь та аяа жоохон онцгүй хүн байна. Та жоохон нөгөө нэг гадуур дотор явж үзээгүй хүн байна гэдэг аахгүй юу? Би нөгөө өмнөд 100 маа малай залаа зэрэг явсан. Тэгээд лалын шашинтай хүмүүстэй ингээд уулзчихсэн. Тэд нар бүгдөө л их тийм найс сайхан хүмүүс байсан. Та бол үнэхээр онцгүй одоо гэрээс гарч үзээгүй хүн байна вэ гэдэг тиймэрхүү хэлсэн. Тэгэхээр би жоохон нэг улаан гэдэг ч юм уу одоо юу гэдгийг нэг тийм хэлэх үггүй болж байгаа. Би энд суучаал ингээд холоос дурандаад байгаа байхгүй тэр нөхдөө тараанд лалан шашинтай балан юмнууд муу залтнууд энэ тэргээл нэг тиймэрхүү юм бодоол хуугаад авахгүй. За энэ ухуулга түүхийг мэдээж буддын шашны ламнар хадгалж үлдээсэн нь ойлгомжтой. Ямар нэгэн байдлаар л одоо энэ их алдартай Жэйн хүн буддатай уулзаад буддаг одоо үнэлсэн гэсэн маягаар л бичсэн юм байхгүй юу. За энтхэг оронд Төв Азаас айричууд нүүдлэн очоод бичиг үсэг зохиож хаалтан дотор дармаа гэж юм. За дүрм дарамт гэсэн үг шүү дээ. Ямар нэгэн дүрм журам байгаа бол тэр чин дарамт л үсттэй. Тэгэхээр чин дармаа чин манайхаар л дарамтлахгүй юм. Дүрм журамт соёл иргэншлийг бүтээхдээ өөрсдөө дээд каст болгосон шашин номлолыг үүсгэжээ. Буддаа энэ шудраг бус байдал дарангуйллын эсрэг айрын шашны бурхтын эрх мэдлийг хязгаарлах гэж явсан хүн шиг байдаг. Тэгэхээр одоо юу гэдгийг тэр нутгийн Индиан л ахгүй юу да тийм. Буддаа бол энтхэг орны нутгийн Индиан. За Буддаа Шакья хэмээх жижиг хаант улсын хүн байв. Язгууртны хүүхэд юм уу эсвэл бүр хааныхын хүүхэд юм уу нэг тийм тодорхойгүй. За нэг юм англиар бичсэн байна. Энэ доор нь болохоор орчуулга нь Буддаг нас барсны дараахан эцэг Пасенадига тий
төлхөн унагсан Као Шельягийн хаан Виджу Дабха Шакья ба Колягийн бүгд найрамд хулсуудыг эзлэн түрэмгийлж тэд нэгэн цагт Косалагийн нэг хэсэг байсан тул гэсэн шалтгаанаар эзлэн түрэмгийлэх болов. Виджуда хаан аль аль талдаа их хэмжээний хөнөөлтөй урт удаан дайны эцэст Шакья ба Колия нарыг ялж тэдгээр мужуудыг өөртөө нэгтгэв. За энэ дайны дараа л тэгэл тэр Шакья гэсэн одоо юу гэдэг юм. Би Шакья хүнч гэдэг юм тиймэрхүү яриа нь үгүй болсон, түүх болсон гэдэг. Нөгөө нэг Буддаг төрөх үед энэ нэг бол эзэнт гүрэн байгуулна, их байлдан дагуулагч болно. Нэг бол одоо бурхан шашны хүн болно, гүүрүү хүн болно гэж ярьдаг тий. Тэгээд нөгөө эцгийнх нь айжснаар Будда гүүрүү болдог. Одоо бурхан шашин сонирхож явцдаг гэсэн үг. Гэтэл чин хаан тулсаа аварч чадсангүй. Энэ нэг жоохон тийм балаа юм байгаа тийм үү? Бидний одоо юу гэдгийг хэл соёл нэгэнт өөр байдал чинь л одоо юу гэдгийг Манччин улсын нэг хэсэг байсан ч гэдэг юм уу, эсвэл Юан гүрний нэг хэсэг байсан ч гэдэг юм уу. Тэгэх маягаар одоо манай өмнөд хөрш юу гэдгийг эзлэн түрэмгийлэх тийм санаатай байдаг. Орчин үед одоо боломжтой юм шиг санагдаж байгаа. Яагаад гэвэл нэг техник, технологи гэсэн юм нь хөгжчихсөн. Гэтэл чин дундад зуунаараа байсан бол ерөнхийдөө бид нэр зүгээр суухгүй байгаа байхгүй юу? Тэ? Урагшаа дайрах гэдэл нэг тийм балаа штэ. За хүнийг царай зүсээр нь өөлөх амархан намайг хожоо можгаар нэх өөлөх дуртай та нар чинь. За Будда буюу Готамад би ягаад хожоо можгаар өөлөх дургүй гэдэм бэхээр би өмнө түвш рүү явж үтсэн байхгүй. Тэгээ өөрийгөө ингээд Монгол гэдгийг муухай мэдрээд байгаа байхгүй юу? Тэ? Би бас нөгөө Солонгос руу явсан. Тэгэл тэр Солонгост байхад бас л би Монгол хүн гэдгийг амар мэдрээд байгаа байхгүй юу? Би тэр нөгөө нэг юм дундад Азийн нөгөө нэг юунд нь явах хотхон явахтаа ч гэсэн биш ерөнхийдөө би бас нэг тийм Монгол хүн гэдгийг мэдрээд байгаа байхгүй юу? Тэ жижигхэн хамартай нэг тийм хэцүү шттэ би ч бас нэг сонь царайт байхгүй. За Будда буюу би одоо нэг газар очиод яг өөртөөгөө адилхан царайтай хүмүүс хараад нэг тийм уусан баясах тийм газар байх болов гэж. За байд юм болов энэ хороо дээр. За Будда буюу Готамад ямар нэгэн биеийн онцлог байсан шиг байна. За би Готама багшийг бие мах бодоо хөгжүүлдэг шиг оюун ухаанаа хөгжүүлдэг гэдэгт нь итгэлтэй байна гэж хэлж байгаа нь та бие авч яваа шиг ухаантай юу гэсэн шиг юм. Намайг гаднаас харахаар ухаантай хүн биш шиг байдаг байхгүй ингээд унцсан гидстэй одоо яг тийм нэг тийм сонь тэ. Санскрит хэлэнд Гутама буюу тарган гэсэн утгатай үг байх бөгөөд монголоор гутама шиг гин гутам шиг гин. Учир нь одоо гут гэсэн англи үг нь бидний хувьд болохоор мэдээж гидээс ахгүй юу. За энэ бүдүүлэг гэмээр асуултанд нь Будда альва таатай таагүй мэдрэмж миний сэтгэлийг эзэмдэж мөн үлдэж байсангүй буюу миний оюун ухаан ямар ч хүслээр бохирдоод байдаггүй гэсэн шиг хариулт өгч байгаагаас Будда эцэж ядарсан гэмээр туранхай хүн байсан болов. Надад ингээд хоол шингэхгүй байна штэ. Би ийм туранхай мурхайч гэдэг юм тиймэрхүү юм хэлсэн шиг байгаад байгаа юм. За энэ бүхний эцэст Ниганта Сакка бидний хүссэн мэдээллийг Буддагаас олж өгдөг. За ингээд яриа сурвалжлагынхаа дунд олоод өгч жоохгүй. Будда хүслийн үйлээ хийж яваа хүн байжээ. Одоо Буддын шашин чинь нэг хүслийн үйлийг хийж болохгүй гэсэн юм яриад авахгүй. Гэтэл Будда өөрөө хүслийн үйлийг хийж яваа хүн байжээ. Тэрхүү хүсэл нь сэрээгүй эгэл бод садта байхдаа оюун санааг нь эзэмдсэн бөгөөд ариун гэгээн болох юмсан гэсэн хүсэл байв. Нэг тэгэл нэг гэгэрээгүй хүний хүсэл байсан гэх гээд байгаа. Энэ сайн хүслээ үйл болгосон байна. Би одоо юу хүсээд ингэж ном бичээд идэм болоо гэдэг шиг тий. За нэг хөгжилтэй зураг тавьсан байна. Нэг номон дээр өт байна. Тэгээд өт хэлж байна. Энд та намайг захирдаг гэсэн байна гэж аахгүй тий. Тэгэхээр тэр зургийн тайлбар нь оюун ногоон
оюун хаан ба номын хорхой. Хорхой гэдэг нь монгол хэлэнд хүсэл гэсэн үг. Хорхойтон гэдэг бол ямар нэг юм хүсдэг хүн гэсэн үг, тийм үү? За, тэгээд хэсэг хугацааны дараа энэ ном гал байгааз гэж асууж байгаа байхгүй нөгөө өт томорцсон энэ хоёр бүр оронд ороод сайхан байна. Тэгээд оюун хаан нь болохоор тийм зүгээр юм зүгээр юм гэж байгаа байхгүй юу. За өнөөдөр ингээд сайхан зүгээр одоо төгсгий анхаарал тавьсанд баярлалаа.